Бидний эргэн тойронд тоошгүй олон микроб, бактери байдаг. 100 сая хэлбэрийн бичил биетнүүд бидний дотроос болон гаднаас хооллон оршдог хэдий ч ихэнхдээ тэд анзаарагддаггүй. Вирус нь маш энгийн бөгөөд генийн компьютерийн програмтай адил юм. Энэ цэнхэр шаркнууд бол эсийн гадаргууд наалдаж байгаад дотогшоо орвол үржиж олширч довтолж эхлэнэ. Тэд бидний эс рүү дайрч ороод бөөм рүү нэвтэрч програмчлснаар эс өөрөө вирус үйлдвэрлэж байгаад үхдэг. Энэ үед бид өвчлөн. Агуу хүчрэхэг байгалийн хамгаалалт байгаагүйсэн бол бид үүнийг тэсч давхгүй байх байсан юм. Вирусын эсрэг дайнд хамгийн чухал хүчтэй зэвсэг бол лимфоцит. Энэ бол эсрэг биеэр хурдан шаламгай бөмбөгддөг чадaltaй эсүүд. Орчин үеийн ангаах ухаан вирус устгах бидний дархлаанаас илүү хүчтэй эм бүтээж чадаагүй байна. Хүүхэд бүр давтагдшгүй байдаг. Манай эрүүл мэндийн яамныхны ухаан муутай шийдвэрээр ариутгал халдвар гүйцүүлэхийнхэн бүх хүүхдэд ижил бэлтгэл тарьж болохгүй. Энэ бол тэнэглэл. Ямар ч амьд вакцин нь архаг халдвартай болгодог. Би 1979 оны 3 сарын 1-нд анхны хүүхдээ төрүүлсэн. Одоо тархины саажилт, оюуны хомсдолтой, жижиг тархитай гэдэг онштой. Төрөх эмнэлэгт охин маань 5 хоноод сүрэгийн БЦЖ вакциныг тариулсан. Ямар ч вакцин дархлааны системд ачаалал нэмдэг. Түүнчлэн бие физиолог хүний мөн чанарыг бүхэлд нь өөрчилдөг. Энэ бол нэг хүүхдэд төрөх эмнэлгээс эхлээд тарьдаг 20 том вакцин байна. Эдгээр нь халдварт өвчнөтэй биш, харин хүнийг утаанд оромжилдог. Энэ бол удаан явцтай биологийн дайн. Айжмдаа тесрэх бөмбөг. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд эсвүүлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлагыг Украины хүүхэд эцэг эхийн эрхийг хамгаалах хороо эцэг эхчүүдээс гарын үсэг цуглуулсны дараа өргөн барилаа. 2015 он